За байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд улсын хурал болон байнгын орооны зөксөн одоо энэ асуудлуудын хэрэгжил 54.6% гэдэг ийм дүгнэлт бол гарсан байна гэдгийг тайлан тусгажээ. За ингээд дотрон задлаад асуувал зөндөө олон юм зүйлүүд бол байна. Гэхдээ хэдүүлээ ингээд нэр төдий ингээд жил болгон тодорхой асуудлаа ингээд яриад зарим нь хасыг хугацаанд дууссан хэрэгжээгүй гэдэг ийм одоо байдлаар энэ асуудлуудаа хандаж яваад байгаа гэдэг ихний асуулт дээр бол гişүүд санал нэг байгаа юм. Цаашдаа яах вэ гэхээр ингээд ийм л оюу ухаан ингээд нэг иймэрхүү зүйл яриад байна л да. Энийг илүү тодорхой болгох энэ чиглэлийн ажлуудыг хиймээр байна. За түүнтэй холбогдлолтой одоо хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдлолтой наривчлсан юмнуудыг бас хэдүүлээсээ ярих хэрэгтэй байна. Өмнөх жилүүдийн ийм одоо үзүүлэлтүүд дээр яг хариуцлага тооцсон ийм кейсүүд байдаг юм ажлаас чөлөөлсөн эсвэл одоо яг энэ ямар хуулиар ямар процессор асуудалтыг ханддгийг тэр хуулийн одоо тодорхой энэ боломж болцоог нь хэрэглэх юм тавьс нэг хэлээд өгөөч. Яаж одоо энэ хүмүүсийг ингээд бид нар 50% ажиллаж байна гэдээ ингээд зүгээр хараа суугаад байх юм бэ гэдэг ихний ийм асуулт байна. За үнэхээр яг ажлаас чөлөөлсөн тодорхой асуудал дээр ийм хариуцлага тооцсон гэдэг тодорхой юм тоо кейс яг хэлээж энэ асуудал дээр үндэслээд одоо ийм арга хэмжээ авсан гэдэг. За хоёрт нь ингээд дотор нь задлаад ингээд харах юм бол тайлагнаагүй нэлээд олон асуудал байж байгаа юм. Тэгэд ямар учир шалтгаантай гэж тийм одоо тайлбар байхгүй. Зүгээр л ийм одоо заалтыг хэрэгжүүлсэн хэрэгжүүлээгүй гэдгийг тайлагнаагүй. Тэгэхээр энэ одоо ямар одоо үндсэндээ шалтгаанаар одоо тайлагнаагүй гэдгийг ингээд хүлээж аваад энэ дээр ямар ч дүгнэлт байхгүй орж ирж байгаа юм байна. Нэлээд олон асуудал байна. Жишээ нь хэмээн хүнсний тухай хууль, малын генез нөөцийн тухай хууль дээр маш тодорхой заалтууд хүнсний аюулгүй байдлыг ингэж хангаа гэд заасан тайлагнаагүй гэдэг ийм тайлбар орж ирж штэ. Тэгэхээр одоо яг яах юм? Гэт ингээд дотор нь задлахаар зөндөө бол юм. Цаг хугацааны хувьд ач холбогдолгүй гэж одоо дүгнсэн гэж байна. Одоо тэгээ цаг хугацааны ач холбогдолгүй болчих зүгээр хасчих гинэ. Тэгэхээр чин одоо ингээд чин хэн нэгэн хүний хариуцлагын асуудал үүний цаана яриад байна штэ. Цаг хугацаанд нь хийхгүй яасан юм бэ? Одоо ингээд хасчаар энэ асуудал нь шийдэгдэх юм уу гэдэг ийм асуудал. Тэгэхээр ингээд наривчлаад ярих юм бол зөндөө олон асуудлууд бас байна. За мөн дээрэс нь цаашид хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдлолтой ер нь бид нар энэ бүтээмжтэй холбогдлолтой асуудал дээр яг яаж ажиллах юм бэ? За тэгээд одоо энэ бүтээмжтэй байгаа гэж үзээд энэ ажлын хоногийг 5 байгааг 4 болгох гээд байна уу? За дахиад одоо дээрэс нь одоо тайлан авахгүй гэхээр одоо энэ тайлангаа одоо бид нар цаашдаа яаж дүгндэг болох юм бэ? Төрийн албан агштаас тайлан авахгүй гэж байгаа нэг талдаа зөв боловч нөгөө талдаа одоо энэ биний ойлголтоор бол энэ тайлангуудыг л одоо ингэж нэгтгэхгүй л болно гэсэн үг л санаа яваадах шиг байна. Тэгэхээр энэ зүйлүүд чинь уялдаа яаж гарч ирж байгаа юм бэ? За хэдэн нэмэр хариулах. За сайд хариулъя. Энгөө сайд. За ган улаг гишүүний асуултанд хариулъя. Үнэхээр одоо төрийн ажил бас тогтвортой залгамж халаатай байж аж бэрд бас үрдэн гүйцэтгэл хүлээн. За нөгөө талаас бүтэц зохион байгуулалтын хувьд оновчтой байж аж бид сайн гүйцэтгэл хүлээн. За гурав дахьд бид бол сайн чадварлаг мэрэгсэн туршлагатай хүний нөөцтэй байж аж мөн сайн үр дүндийг хүлээн. За бид шинэ засгийн газар байгуулагдаад 2 жил хүрэхгүй хугацаанд 3 дахь засгийн газараа байгуулагдаад ажиллаж байгааг та мэдж байгаа. За бодлогын тогтвортой байдал бол багхгүй. За тэр дотроо хяналт мониторингийн нэгж өнгөрсөн хугацаанд засгийн газрын түвшинд мэргэжлийн хяналтын газар багтан буухтсан. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэгч агентлаг гэж байгуулсан. За энэ байгуулагдсантай холбоотойгоор засгийн газрын түвшинд хэрэглэх газрын түвшинд ирж байгаа би. Хяналт шинжилгээ мониторингийн нэгж байхгүй болсон хүмүүс нь. За өнгөрсөн 2 жил бол ийм хяналт мониторинг нэгжгүй явчихсан баг бүр. Тэгэхээр энэ төрийн бүтцийн зохион байгуулалтын тогтворгүй байдал өөрөө юунд нөлөөлж байна вэ гэдгийн нэг жишээ бол энэ. За тэгвэл энэ нь дахиад нэг бүтэц байгуулж үр дүнд хүрнэ гэж би ерөөс хэлэхгүй байна. Монгол улсын ерөнхий сайд болвол саяны хэлсэнчлэн төрийн жинхэнэ албан агчдын ажлын байран дээр зургал хийж үзээд байна. Тэгээ энэ зурглыг хийж үзэхээр энэ яг анхан шатанд ажиллаж байгаа албан агчдын чинь ажлын 50% нь тайлан бичиг баримт тайлагнах дээр л зарцуулагдав. Зохиомл ачаал бий болоод.
Тэгэхээр цаасан дарагдсан, ажлын стресстэй, хүнээс бүтээмж гарахгүй. Эрүү саруул, толгоос хэрэг үйжээж хүний толгой ажилтдаг. Зохиомл ийм юмд ингээд төр бүхэлдээ ингээд шатсатандаа ингэж бас дарсан байна гэж үзэж байгаа. Тийм учраас тэр уурагт архийг боомлоо дараад байгаа цаасыг хөнгөвчлөе гэж байгаа. Энэ нь болохоор огт тайлан гарахгүй гэсэн үг биш. Одоо энэ төрийн их хөгжлийн дата мэдээлэл дотор бол төрийн албаагчдын өдөр тутам тайлан мэдээлэл ордог энэ дата мэдээлүүд бүгд байгаад байгаа юм. Тийм учраас угаасаа өөрөө компьютераасаа үзчиж болох ийм олон мэдээллүүдийг одоо тийм бичмэл байдлаар шатандаа доороос эхлээд ингээд дээшээ ингээд тайлагнадаг. Ирсээр хагаад нэг ийм зузаан цаас хамгийн сүүл даргын ширээн дээр ирдэг. Дарга ерөөсөө уншдаггүй. Гүйцэтгэл байхгүй. Ямар ч ач холбогдолгүй. Ийм зохиомл ачаал руу бий болчиход байгаа. Тийм учраас энийг хөнгөвчлөөд ийм цаасаар ерөөсөө мэдээлэл авдаг юмыг ер нь ерхий сайд болиё гэж. Тийм учраас өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлыг шийдвэрлсэн. За мөн үүнтэй холбоотой төрийн албан жинхэнэ албаагчдыг энэ амралтын өдрүүдээр одоо илүү цагаар ажилуулдаг энэ юм а ер нь одоо бас байгаа ч ер нь одоо дэлхийн бус орнуудч байна. Илүү үр дүнтэй гүйцэтгэлтэй байхын тулд тэр албаагч маань одоо эрүү саруул байх хэвээр. Та бүхэн зөвхөн хүмүүсийг харах хэрэгтэй шүү дээ. Одоо ингээд яг төрийн жинхэнэ албаагчдыг ингээд хараад ингээд зохин үндэстсэн. Харцсан доошоо. Нүдэнд нь гал ингээд унтарцсан. Тэр нөгөө зохиомл хитийдсэн ачааллаар дараад байгаа байхгүй. Хүнийг ар гэр байхгүй, амьдрал байхгүй, цалин хөлс багтай. Тийм учраас бид бол энэ төрийн албаны одоо тогтолцоон дээр бол засгийн газрын хэрэглэхийн сайдд бол ерөнхий сайд нийтийн албаны хуулийг шинжилэн боловсруулах үүрэг өгсөн байгаа. За гангал гişүн тодруулъя. Тэгээ тодорхой асуултуудаа бас хариулт авъя. За сүүлийн бүхэл засгийн газар та бас байгаа учраас засгийн газар ер нь доктортой докторгүй байгаа энэ асуудалд одоо хэрэгжилтэнд муусуул байгаа гэдэг асуудалтын дээр бол бултах улзааруулах зүйл бас би байхгүй болов уу гэж бодож байна. Цаашдаа бас энэ асуудлуудыг яаж шийдэх үү гэдэг дээр тодорхой саналуудыг одоо шийдлүүдийг бас та бүхэн манаас хэлэх хэрэгтэй байна. Жишээлх юм бол одоо үндсэндээ энэ тайлагнаагүй гэсэн энэ маш олон заалтууд орж ирж байна. Хууль батлагдаад одоо энэ асуудлыг зүгээр тайлгнахгүй байж одоо болох юм уу? Болж байгаа бол ямар хариуцлага хүлээх яах юм гэдэг дээр ямар арга хэмжээ авч байгаа юм бэ гэсэн асуулт байна. Хоёр дахь нь бол одоо хугацаанд дууссан гэдэг. Хугацаанд нь амжуулаагүй байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо яах юм бэ? Нэлээд олон бүлэг асуудлууд орж ирж байгаа. А ер нь өмнөх асуудлууд дээр энэ мэд тодорхой асуудлууд тулгархад ямар кейс хариу арга хэмжээ авсан юм бэ гэдгийг яг За 5 нэмэр хариулъя. За ган хөлөгчний асуултанд хариулъя. Хүнсэнтэй аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нэрмжийн хамтрагч Амбалцсаран. За хүнсэнтэй аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хувьд 2025 оны жилийн эцсийн байдлаар хууль тогтоомж тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн салбарын үнэлгээ нэг 80.4%-аар үнэлээд тэгээд холбогдох тайлангаа засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт хөрвүүлсэн. За хяналт хэрэгжүүлэх газраас үнэлээд нэг 69.8% гээд үнэлээд ирж байгаа. За нийтдээ нэг 277 хууль тогтоомж тогтоол шийдвэрийн нэг 727 зүйл заалтаар ингээд тайланг гаргаж ирүүлж байгаа юм. За улсын хурлаас баталсан хууль тогтоомж за тогтоол шийдвэр байнгын хорооны биелэлтүүд гээд ялангуяа одоо тайлангийн биелэлтээр байнгын хорооноос өгсөн мэдээлэлээр хүнсэнтэй аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбар дээр биелэлт гараагүй хэрэгжээгүй гэдэг агуулгуудтай заалтууд. За 5 нөр гүцэж хариулъя. Тэгээд энэ зүйл заалтуудыг ингээд тайлагнаагүйгээд харахаар хэрэгжүүлээд бүрэн хэрэгжээд тайлагналтын системээс хасцсан зүйлүүд бас нэлээд давхартаад ороод ирсэн байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас эргэж хармаар юм шиг бас бодол төрж байгаа. Нөгөө талдаа за яамдууд тайлан мэдээллүүдээ өгөөд ингээ гаргаа яваад байдаг. Тэгээ засгийн газрын одоо жилийн эцсийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайлан авах системд энэ заалтууд
тодорхой ингээд орчдөг. Тэгээ системд ороогүй заалтууд маань энэ дээр тайлагнагдаагүй гэдэг байдлаар гараад ирсэн. Энэ ажлууд нь хийгдээд бүрэн хаагдаад зарим нь энэ системээс хасагдсан заалтууд байгаад байгаа. А дээр нь их хурал дээр за бид нар бол засгийн газрын хэрэглэх газартаа засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар тайлан хөргүүлэхдээ засгийн газрын тогтоолрол баталсан журмын хүрээнд тайлангалтуудыг хийж байгаа. Тэгээ яг ямар байдлаар одоо их хурал дээр их хурлын хамгийн газар дээр дүгнэгдээд ямар журмаар орж ирж байгаа гэдэг нь бас их тийм ойлгомжтой болмоор байна. Тэгэхээр бид За гангал гишүүн тодруулъя. За тодорхой хариултад явж чадахгүй л байгаад байна. Яг ер нь иймэрхүү байдлаар яваад авах уу гэдэг дээр та хэд манай сайн бодоорой. За хоёр дахь нь яг тодорхой хариуцлага тооцсон юм кейсүүд байна уу гэдгийг би хэрэглээс суудаг. Тэрэн дээр тоо үзүүлэлттэй ийм байдлаар арга хэмжээнүүд авсан гэдэг дээр хэрвээ тийхгүй бол хэдүүлээ ингээд тайлан гаргаад нэгэндээ үндсэндээ ингээд асуулт хариулт болоод явахын хэрэг байхгүй. За энэ хоёр сайдын хувьд бол тэр төрийн албан агчдын ачааллыг тайлан гаргаж байгаа ачааллыг бууруулъя гэдгийг бол би бас дэмжиж байгаа. Зөв үү? Гэхдээ яг одоо ингээд ийм тайлангууд захимаар ирчих юм байна. Зохион байгуулалт нь арай өөр болох юм байна. Тэгээд илүү сайжрах болов гэдэг ийм бодолтой байна. Гэхдээ яг энэ хэмжээний тайлан юмнууд бас яаж өөрчлөгдөх юм гэдэг дээр хоёр дахь нь ямар тооцоо судалгаа юмар одоо ингээд бүтээмжтэй байна гэж үзээд байгаа мó 5 өдөр байгааг 4 өдөр болох тухай асуудал бас ярьж байна. Энийг одоо ямар судлаач нь ямар одоо бас шинжилгээ ухааны үндсэлтэйгээр бас ийм хувилбарын зөв юм а гэж тооцож ямар үр дүн өсвөсөд байгаа мэ гэдгийг тодруулъя. За хэд нэмэр хариулах уу? Цайд хариулах уу? За гоо цайд хариулъя. Энэ засгийн газрын шийдвэрэл их уян хатан байдлаар шийдвэрлэхээр гарч байгаа. Өөрөөр жишээлбэл эмч одоо багш гэдэг юм уу энэ тодорхой төрийн тусгай алба байна. Хил цагдаа шийдвэр гүйцэтгэл гэсэн энэ одоо бас тусгай албад байна. Зэвсэг төвчин. За энэ тангараг өргөцсөн хүмүүсийн хувьд бол нэг өөр. За төрийн захиргааны албаны тухайтад болвол за тухайн сайд тухайн байгууллагын төрийн нэрийн бичгийн дарга, агентлагийн дарга, байгууллагын дарга нар өөрсдөө нөхцөл байдлыг сайн үнэлж мэдэрч байгаа. Өөрсдөө ажлын байрныхаа нөхцөл байдлыг мэдж байгаа, ажлын ачааллаа мэдж байгаа. Тийм учраас цагийн хувьд нэгдүгээр их уян хатан зохицуулт хийж байгаа. За хэд нэмэр хинээс асууж байна? За урд 6 нэмэр гэж хэлүүлээ. За гишүүний асуултанд хариулъя. За хариуцлага тооцож ажиллаж байна уу гэдэг юм асуулт байгаа. За энэ дээр түрүүн манай сайдын танилцуулган дээр бас дурддагчсан. Хууль тогтоом тогтоол шийдвэрийн 2025 оны жилийн одоо хэрэгжилтийн тайлантай холбоотойгоор засгийн газраас тодорхой шийдвэрүүдийг хуралдаанаас гаргасан. За энд бол бид нэр төрийн бүх шатны байгууллагуудаа бас энэ зөвлөмжийг хөргүүлнэ. За энэ зөвлөмжийн дагуу бол бас хэрэгжилтэнд нь хяналт тавихын ажлыг хийж байгаа. За засгийн газраас гарч байгаа шийдвэртэй холбоотойгоор яам агентлаг аймгийнхаа төвшөнд хангалтгүй хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудад бол хариуцлага тооцож эхэлсэн. Тухайлах юм бол бас энэ засгаас гарсан шийдвэрүүд дээр хангалтгүй ажиллаж исэн эрчим хүчний яам, Сэлэнг аймаг, Төрөмчийн бодлого зохицуулалтын газрын холбогдох албан тушаалтнуудаас засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хариуцлага тооцох үүрэг өгөгдөд ингэж явж байгаа. Тэгэхээр энэ хариуцлагын механизм дээр бол бид нар бас За 6 нэмэр гэж хэлүүлээ. Дараа 5 нэмэр засгийн газраас гарч байгаа шийдвэрүүдийг хангалтгүй хэрэгжүүлж байгаа энэ байгууллагууд төр бол хариуцлагын механизм бол бас явж байгаа гэдэг бас та бүхэнд хэлье. За тэр нь бол бас томилго эрхээ албан тушаалт нь төрийн албаны хууль тогтоомж заасны дагуу бас энэ хариуцлага хүлээх энэ зохицуултын хүрээнд бас явагдаж байгаа. За тодотгоод хэлэх юм бол яг энэ одоо хууль тогтоом тогтоол шийдвэрийн биелэлтийн 25 оны жилийн эцсийн тайлан хэлцэнтэй холбоотойгоор бүх яамдуудад бүх аймагуудад бол энэ зөвлөмж хүргэгдэж байгаа. Тэгэхээр цаашид одоо тодорхой чиглэлүүдээр энэ зөвлөмжийн хэрэгжилтүүдийг бид нар бас
хяналт тавиад ингэж явна. За мөн одоо их хурлын хян шалгалтыг нэгж, за мөн одоо бид нар хэрэгжилтийн одоо хангаж ажилладаг энэ тодорхой институтынхаа одоо холбогдох нэгжүүдтэй хамтраад хян шалгалтын ажлуудыг бас зохион байгуулах ийм одоо ажлуудыг бас ярилцаад ингэ явж байгаа гэдгийг бас танд хэлье. Баярлалаа. За